5 дугаар бодлого сүнрээ хичээлд явахдаа хоолны 7-ны 5-ыг жимсний 5-ны 2-ыг эцсэн гинэ. Үлдсэн хэсгийг олно гэсэн үг. За тэгэхээр бид нарт сүнрээ болвол хоолны маань 7-ны 5-ыг эцсийн болвол цаана нь хоолны 7-ны 2 хэсэг болвол үлдсэн гэсэн үг. За түүний дараа жимсний хувьд болвол 5-ны 2-ыг эцсэн гэвэл цаана 5-ны 3 болвол үлдсэн гэсэн. За тэгээ нийтдээ үлдсэн хэсгийг нь олно гэхээр бид нарт 7-ны 2 дээр 5-ны 3-ыг нэмэх шаардлагатай болно. За энэ хоёрыг ижил хуваарьтай болгохын тулд энэ дээр би 5 гэдэг гүйцэгч үржигдгүн, энэ дээр 7 гэдэг гүйцэгч үржигдгүн өгөх юм бол 35-ны 10 дээр нэмэх нь 35-ны 21 болно. За ингээд харгалзуулаад нэмэх юм бол 10 дээр 21-ийг нэмэхээр 35-ны 31 буюу А хариулт гарч ирж байна. За 6 дугаар бодлогын хувьд гадаадын иргэн 2800 долларыг жилийн 1% хүүтэй хадгалуулж байгаа. За тэгэхээр жилийн дараа хэдэн доллар авах вэ гэсэн. Тэгэхээр 2800-аас одоо бид нар 1% нь хэдэн төгрөгтэй тэнцэх юм бэ гэдгийг олохын тулд 100 хувааж өгнө. Тэгэхээр 28 доллар болвол бидний хувьд юу вэ гэхээр 1%тэй тэнцэх. Тэгэхээр жилийн дараа хэдэн доллар авах вэ гэхээр бид нарт анх 2800 доллар хадгалуулад жилийнхаа хүмүүн дээр 28 доллар худалд нэмж авч байгаа бол нийлээд 2828 долларыг эргүүлж авнаа гэсэн үг байна. Тэгэхээр бидний хариулт бол V хариулт гарч ирж байна.